Энд 27-оос 1-ийг хассан, мөн 27-оос 10-ыг хассан байна. Та нар хүсвэл бичлэгээ төр зогсоогоод өөртөө бодоод үзээрэй. За сайн байна. Та нар үүнийг маш амархан олсон байх. Гэхдээ би оронгийн утгын тухай ойлгуулахыг хүсэж байна. Бүгдээрээ 27 дээр анхаарлаа хандуулъя. Бидэнд 2/10 байна. Тэгэхээр 2/10 10-аар багцлсан 2 бүлэг байна. Бас энд бидэнд 7 нэгж байна. Нэгж бидэнд 7 нэгж байгааг харж байна. Одоо би нэгийг нь хасах гэж байна. Нэг маань нэгжийн орон учраас би нэгийг нь л авах гэж байна. Би нэгийг нь автсан. Одоо надад хэд үлдсэн бэ? Надад 2/10 маань байгаа. Тэгэхээр би 2/10-аа хэвээр нь бичье. 2/10 маань байгаа. Харин надад хэдэн нэгж байгаа илээ? Надад 7 нэгж байсан. Би нэгийг нь хасчихсан. Тиймээс одоо надад 6 нэгж байгаа. 6 нэгж. Тэгэхээр 2/10-т 6 нэгж буюу 26 байна. Одоо бүгдээрээ 27-оос 10-ыг хасъя. Дахиад энэ 27 байна. 2/10-т 7 нэгж. Одоо бид 27-оос ямар нэгэн нэгжийг хасах гээгүй харин 10-ыг хасах гэж байна. Өөрсдөндөө сануулхад 10 бол 1 ширхэг 10-т гэсэн үг. Би яг ижлэгэн зүйл дахин ярьж байгаа юм шиг сонсогдож байж магадгүй. Гэхдээ би байрлаж байгаа орныг нь илүү ойлгосоо гэж хүсэж байна. Энэ бол 10-ын орон ба нэгж нь энд байна. Тэгэхээр надад 1/10-т тэг нэгж байна. Одоо 10-ыг нь хасъя. 10-таас 1-ийг нь хасъя. Энэ өнгөөр хасвал бидэнд илүү ойлгомжтой байнах. Би үүнийг хасчлаа. Одоо хэдэн 10-т үлдсэн бэ? Надад зөвхөн ганцхан бүтэн 10-т үлдсэн байна. Тиймээс надад 1/10-т нь энд байна. Мөн надад хэдэн нэгж үлдсэн байна вэ? Надад 7 нэгж нь хэвээрээ байна. 7 нэгж энд байна. Тэгэхээр 27-оос хасах нь 10 нь 1/10-т ба 7 нэгж буюу 17 үлдсэн байна. Мөн та нар үүнийг бодохоос өмнө өөр аргаар бодсон байж магадгүй. Би нэгийг хасах гэж байна. Тиймээс миний нэгжийн орон дээр нэгээр буурна. Тиймээс 27 нь 26 болно. Харин би энд 10-ыг хасах гэж байгаа. Тэгэхээр миний 10-ын орон нэгээр буурна гэсэн үг. Тиймээс миний 2/10-т 1/10 болно гэсэн үг. Тиймээс 27-оос 17 боллоо. Нэгжийн орон өөрчлөгдөхгүй.